Нэг 10 их 80 гээд нэг юм яригдсан шүү дээ. Тэгэхээр одоо энэ эдийн засгийн байнгын хороо Ганбаатар гишүүн билүү? Хинчлээ. Хин блээ дарга. Ганбаатар. Тий. Ош Ганбаатар гишүүн тэр 10 их 80 гээд байгаа юм нэг ярмаар байх юм аа. Бид нар нэг ийм алдаал хийгээд байна л дээ. Би тэрнийг их зөв тарах хэмжээ гэж харж байгаа. Даанч тэр тэнгэрт байна. Газарт буулгаж ирмээр байна. Иргэдийг нэгдвэл ойлголттой болгомоор байна. Тэрний хэрэгжүүлэх гээд байгаа байгууллагууд, тэр дотроо банкуд бүгдээрээ нэг ойлголттой болмоор байна. Засгийн газар ч юм уу их хурл хавьяас гарч байгаа сайн сайхан санаачлагууд чинь газар дээр очиод нурж унаад байна. Тэр газруудыг мөөхөөс илүүтэй бид нар одоо тийм синхронны зохион байгуулалттай ажиллагаа их муу байна. Тэгэхээр би эдийн засгийн байнгын хороонд бөөгн чуулган дээр ерөнхий сайдыг орж ирээд банкныхантайгаа орж ирж байгаа нэг сайхан ярьчээч л гээд байгаа юм л да. Тэгвэл гэлээ энэ иргэдийн хилээд байгаа төвхтэй гээд байгаа олон зүйлийг янзалчихмаар байгаа. Одоо ингээд амьдрал дээр гарч байгаа жишээ нэг гэж шүү дээ. За би зээл авъя гэхээр чи хуучин зээлтэй одоо шинээр тэр зээлийн материалыг бүрдүүлж өг. Бүрдүүлж өгтөө чи за орлогын чинь одоо нөхцөл байдлыг үзнэ. Тэгээ одоо ковид төвийн орлого гэж юу яах вэ? Ингээл иймэрхүү санал та нар дээр ирдгүү мө? Над руу ингээ мессеж одоо их олон юмар их ирэх юм. Тэгээ би лав одоо хоосон ярьсаар байгаад 14 хонлоо. Тэгэхээр энэнийг эдийн засгийн байнгын хороо энэ төр дээр ярья. Шийд гаргая гэдгийг би дэмжиж байна. Тийм ээ. Энийг эдийн засгийн байнгын хороонд ярих гэдээ би сайн уншлаа.